Оюун санааны агуу хөтөч энэрэнгүй үйлстэн нэрт уран бүтээлч төгсгөгээрсэн их багш Чинхан уран бүтээлээс монголчуудад танилцуулан адис буйныг нь түгээх Диважингийн уран зориг сэдвт үзэсгэлэн Занвазрын нэрэмж төрслөх урлагийн музейд 7 хоног үргэлжилж үзэгчдийн хүртэл боллоо. Уран бүтээлээрээ дамжуулж хүмүүсийг амьдралын зөв хэв маягтай зөв хүн болгоход нь туслах зорилготой юм а. Диважингийн гоо үзэсгэлэн ингээд хүний хэлээр ингээд хүмүүст хэлж ойлгуулахаар хангалтгүй байсан учраас уран бүтээл урлагийн хэл бол хүмүүст Диважингийн гоо үзэсгэлэн ойлгуулах хамгийн зөв хамгийн хэлбэр арга юм а гэж үзээ. Тэгээд энэ уран бүтээлээд төрүүлж ирсэн байдаг. Тэгээд өнөөдрийн үзэсгэлэнгийн гол зорилго гэдэг нь нэгдүгээрт энэ төгсгээрсэн их багш Чинхан уран бүтээлээ танилцуулахаас гадна яг өнөөдрийн нийгэмд биднэрт тулгараад байгаа бэрхшээлүүдийн талаар багшийн бас үзэл бодлыг багшийн сургаал намыг бас хүргэе гэж хичээж байгаамаа. Тэгээд дэлхийд дээр маш их байгаль орчны дан тулдаан болж байна. Дээрээс нь өвчин эмгээг маш их тархаж байна. Тэгэхээр энэний үндсэн шалтгаан бол хүмүүсийн энэ буруу амьдралын хэв маяг юм аа гэж багш хэлсэн байдаг. Энэ юу гэвэл хүмүүс сүүлүүд маш их материалын зүйл рүү анхаарад хүний өрн дотоод хүний материалын биеэс гадна хүний сүнслэг бие гэж хоёр өөр зүйл байдаг. Тэгэхээр хүмүүс нөгөө дотоод оюун ухаан сүнслэг талаас марцсан учраас энэ их гаг авшиг бид нар тохиолдож байна гэдэг. Манай их багш ер нь монголчуудыг маш их хүндлэж магтажтай нүүдэлжтэй амьдрал гэж хамгийн зөв хамгийн доктортой хамгийн хэмнэлттэй амьдралын хэв маяг байж байна. Тэрнээс гадна нүүдэлчд монголчууд бас нэрээс бүдэн шашин монголчууд маш их тийм оюунлаг сүнслэг тэр зүйлийг ойлгодог хайрладаг хүндэлдэг номтой хүмүүсийг хүндэлдэг байсан. Тэгээд монголчуудад маш их хүндэлтэй ханддаг бас монгол шамнар нь бас нэлээд олон байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнгээр дамжуулаад бид нар ер нь энэ бомбын шинэ 900-д хүн гэдэг амтан чинь ямар байх ёстой юм бэ? Зөвхөн материал хэрэгцээс гадна оюунлаг сүнслэг талаас давхар хөгжүүлж явах хэрэгтэй юм байна шүү гэдгийг багшд уран бүтээлээр дамжуулж харуулах гэснийг бас Монголын ард түмэнд хүргэхийг бид нар зорьсон юм аа. Энэ удаагийн үзэсгэлэнг 8 настай болчраас 80 настай буурал хүртэл ирж үзэж сонирхон байгаль их дэлхийгээ хамгаалах, оюунлаг талаа хөгжүүлэхэд өөрөө болоод ойр дотны хүмүүс авирайлж амьдралын хэв маягаа өөрчлөх цаг болсныг ухамсарласан өргөөжтэй үзэсгэлэн болж байгааг онцолж байлаа. Үзэсгэлэн үзсэнд айгүй таатай байна. Хүн болгонд байнгын ийм цаг үзэсгэлэн үзээд авах боломж байхгүй. Өмнөх үзэсгэлэнгүүд нь бол үзчихсэн. Өмнөх болж ирсэн үзэсгэлэн энэ удаагийнх нь илүү том үрээтэй, том цар үрээтэй болж байгааг санаж байна. Хүмүүс их дүүрэн байна, заал дүүрэн байна. Орж ирэхэд шууд хөгжим могтож аваад тайлбарлагчид бүгдийг тайлбарлаад айгүй тийм гэгээлэг солонгорсон өнгөтэй их сайхан үзэсгэлэн болж байна. Би болохоор өөрөө бас цагаалтан яг цэцэрлэгээсээ цагаалтан болоод удаж байгаа. Тэгээд ийм сайхан зүйл сурчилж байгаад нь талхалтай байгаа. Тэгээд уран зураг нь бол тэнд автогдчихгүй сайхан үзэсгэлэн болчихно. Их багш Чинхан дуу хөгжим, дүрслэх урлаг, гоёл чимлэл болон хувцсны загвар, дэнлүү, жаз зэрэг интерьер элементийн дизайныг зохион бүтээж, зогсолтгүй хөдөлмөрлөн олсон бүх орлогоо гэгэрлийн номыг дэлгэрүүлэх болон бусад буйны үйлсээ санхүүжүүлэхэд зориулдаг байна.